Улаанбаатар төмөр зам хувь нөлөөлсөн нийгэмлэг 1956 онд төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын анхны 10 гишүүний нэг болсон. Улаанбаатар төмөр зам Аз Европыг холбосон хамгийн дөд коридорынхоо давуу талыг ашиглаж таранзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд төмөр замын тех нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх зэрэг ажлыг үе шаттай хийж байгааг салбарын мэргэжилтнүүд ярьж байлаа. Ачааныхаа хэмжээг баталгаажуулна. Мөн энэ их ачааг тээвэрлэхэд бид техник зохион байгуулалтын ямар арга хэмжээ авах вэ гэдгийг хурц замуудтайгаа тохирно. Замын тех нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, хос замтай болох, Улаанбаатар төмөр замыг цахилгаанжуулах энэ ажлыг бол зайлшгүй хийх шаардлага өнөөгийн цаг үед тулсан байна. Одоо ганц мод хошин сухатын хил дамсан төмөр замыг олон улсын гэрээг сойрхон баталсан байгаа. Одоо удахгүй 3 сарын 17-нд чуулган нэгдээд сойрхон батлах үйл ажиллагаа явагдана. За энэ ажиллагаа одоо үйл явдал эхэлсний дараа бол төмөр зам аль болохоор богино хугацаанд ашиглалтанд оруулна. Олон улсын харилцаанд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөнд Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Афганистан, Беларусь, Вьетнам, Казахстан, Туркменстан, Узбекистан, Бүгд найрамдах Солонгос улс зэрэг 10 гаруй төмөр зам болон тээвэр зуучийн компаниудын төлөөлөл 5 өдрийн турш зөвлөлдөх юм а.